Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Хэрв энэ бичлэг 2000 лайк цуглуулбал бид дараагийн ангийг нин даруй гаргана. Мөн биднийг дэмжихийг хүсвэл доорх данс руу хандив хийж биднийг дэмжээрэй. Тэгвэл өнөөдрийн ангиа эхэлцгээе. Тастуулж байхыг нь харах ёстой юм уу хэмээн асуув. Хүүгийн төрсөн эцгээс нь ч илүү Астерт итгэлтэй байгаа эрс Месс түүнийг тайвшрах хэрэгтэй хэлв. Учир нь нөхцөл байдал болон хүүгийн яг одоо инээмсэглэж буй төрхийг ажвал Астерт нуусан хүзэр байгаа бололтой. Сэрсэн үхтэл мангасын бидэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байлаа. Цохилт бүрд түүний хэмжээ жижигэрч байсан нь Астрийн мана гайхамшигыг бүтээж буйг илтгэнэ. Яг ийм итгэлтэйгээр Инакийн Скайокрийн клон харанхуй талыг хүлээн зөвшөөрч улаан гэрлэн сэлмээ гаргаж ирээд сэрсэн үхтлийг нэвт сөлбөв. Манай хүний энэ мангастай тэмцэх арга барил нь ердөөл устгагдах хүртэл нэг зүйлээ дахин давтах бөгөөд шидэт сэлмийнхээ цэвэр хүчээр толгойг нь тас завчив. Энэ бол Хифридийн бэлтгэлийн үеэр хүүд үзүүлж байсан яг тэр техник байлаа. Гэвч одоо үүнээс нэг өөр зүйл мэдрэгдэж байв. Эрчим хүчний хуйлрал цацагдаж сэрсэн үхтлийг юучгүй хийгц татав. Манай хүү үүн рүү яг л холо пурпл хийчих шиг болж бүр хонглон хүртэл нурж эхэллээ. Бусд нь сандарч Зенусыг явахыг гуйж байхад энэ ир 7 далавчны үзэгсэнт хүчнээс нүдээ салгаж чадахгүй ганц алхамж хөдлөхгүйгээр ааврагаа гайхуулан зогсно. Хонгил нурсны дараа том асуулт гарч ирэв. Өнөөх сэрсэн үхтэл мангас хаашаа ч юм бэ алга болчихон тэрв. Зенус яг юу болсныг мэдэж байлаа. Мангас шидэт энергийн хуйлралд өртөж тасралтгүй үхсээр дахин сэргэж чадаагүй аж. Энэ нь шидэт хүчний цэвэр агууг илэрхийлэх арга бөгөөд техникийн тусламжтай гарч харуулж чадхааргүй ямар ч хазааргүй хүчний илэрхийлэл байв. Зенус дараа нь Астерийн сүүлийн дайралтад Хайрид оролцсноо хэмээн асуув. Гэвч Виконт татгалзаж хүүгийн тасралтгүй өсөн нэмэгдэж буй хүч чадалд өөрөө ч хэрхэн гайхаж байгаагаа тайлбарлав. Үр дүн тодорхой боллоо. Эрл Мэй хүүг шалгалтад тэнцэх ёстойг онцлов. Бусд нь ч энэ шийдвэрийг эсэргүүцэх зүйл хэлээгүй тул Эрл Астер руу хашгирч түүнийг сорилтод ясныг батлав. Хүүг хурдан гарч ирэх хэмээсэн ч гинжнүүд нь орооцолдчихсон оронд нь ноос хэрэгтэй байсан тул залуу эзэн үүнийг үнэндээ хийж чадсангүй. Дараагийн хэсэгт Зенус хүүтэй ганцаарчлан ярилцаж хэрв энэ боломжийг алдвал дахин олдохгүй гэдгийг сануулв. Астер гол гэр бүлийн залхамж халаатай орооцолдох сонирхол байхгүй гэдгээ батлав. Түүний гол харшид байх нь үеэлүүдэд нь төвөг учруулах тул тэр үүнийг алдагдуулахыг хүссэнгүй. Түүний хувьд гэр гэж боддог цорын ганц газар бол Виконтын гэр бөгөөд Астерийн нүдэнд гялалзах хүсэл эрмэлзлийг нуух боломжгүй байсан ч Зенус үүнийг даруй зам гэж үзв. Ахлагч маш соргог зүн совинтай тул хүүг хизээ нэгэн цагт Илэм хаамын гэр бүлийн эсрэг явах бодолтой байгааг хэдийн гадарлаж Родри түүний жинхэнэ дайсан мөн үү хэмээн эргэлзэж эхлэв. Энэ нь манай хүүг төгшүүртэй бөгөөд сэрэмжтэй байдалд оруулав. Зенус түүнд одоохондоо ямар нэгэн зөрчил мөргөлдөөн хүсэхгүй байгаа тул тэгж их болгоомжлох хэрэггүй гэж тайвшруулв. Энэ баримт Астрийг гайхшруулсан бөгөөд тэрээр 6 дугаар тэргүүн голдуу босгочдыг зогсоохын тулд чадах бүхнээ хийдэг гэдгийг онцлов. Өвгөн энэ гэр бүл нэг цул биш гэдгийг дахин нэг тайлбарлав. Родри тэдний хувьд ч хянах боломжгүй дэндүү хүчрэхих тул хизээ нэгэн цагт Родригч таван гарч магадгүй Астрийн орон зайн саатуулах хүчин зүйл болж чадна гэв. Гэвч хэрв хүү ахлагчдын эсрэг дахин зүрхлэн босвол түүний хувь тавилан нэгэнт шийдэгдэх болно. Үүгээр тэдний жижиг уулзалт өндөрлөв. Астер гарч яваад түүнийг хүлээж буй. Энэхүү үнэн Астрыг гайхшруулсан бөгөөд 6 дугаар тэргүүн бослог гаргагчдыг зогсоохын тулд ихэвчлэн чадах бүхнээ хийдэг гэдгийг онцоллоо. Өвгөн энэ гэр бүл тийм ч нэгдмэл биш гэдгийг дахин нэг тайлбарлав. Родриг тэдний хяналтаас гарах хэмжээний дэндүү хүчрэхэг нэгэн тул хизээ нэгэн цагт түүнээс ч илүү хүчтэй болж магадгүй Астер тэнд байх нь Родригийг тогтоон барих хүчин зүйл болж чадна гэв. Гэхдээ хэрв хүү ахмадуудынхаа өдөөс дахин тэрслэх юм бол түүний хувь тавилан нэгэнт шийдэгдэх болно гэдгийг сануулснаар тэдний бяцхан уулзалт өндөрлөлөө. Астер гарч явахдаа өөрийн юу болсныг сонирхсон аавда манай хүү гол гэр бүлд нэгдэх урилга авсан ч татгалцсан гэдгээ хэлэхэд Виконт бүр мэл гайхав. Учир нь гол гэр бүлийнхний хяналтанд ор байвал маш өндөр хангамж идэх байсан юм. Эрл Мэйч үүнийг баталсан бөгөөд харин Астерийн хувьд хамгийн том асуулт нь Геншин Импакт тоглоомоос гараад ирсэн юм шиг энэ залуу яагаад түүнд туслахаар шийдсэн бэ гэдэг байлаа. Нөгөө залуу даруухан царайлж зүгээр л тэр бацаанаар жаахан даажигнамаар санагдсан гэж тайлбарлав. Түүний энэ үг Астрийн дургууг жаахан хүргсэн чи хамгийн чухал нь манай хүү одоо албан ёсоор 7 далавчны эзэн бөгөөд эзэмшигч нь болсон явдал юм. Тэрч байтугай нөгөө залуу хүүд эргэн тойрно харахыг сануулв.
Тэнд хүүг жаахан учраас яаж игээд ашиглаж болно гэж бодон Астерийг устгах эсвэл бүр хүчийг нь булааж авах тухай аль хэдийн төлөвлөд эхэлсэн хүмүүс байлаа. Долоон далавчны тамга бол тоглоом биш бөгөөд эзэмшигчээсээ гадуурч асар их нөлөөтэй. Астерийн хувьд одоо тоо томшгүй олон хүмүүсийн бай болох тавилан хүлээж байгаа бөгөөд өөний улмаас манай хүү эрэл мэйзэгч бас тийм хүмүүсийн нэг үү гэдгийг мэдхээр түүн рүү сэжиглэнгүй ширтэв. Тэр эр зорилгоо нь уулгүй өөрийгөө Баатруудын академийн захирал бөгөөд ирээдүйтэй авьяаснуудыг хайж болох дуртай гэдгээ хэллээ. Ард байгаа залууч шалгаагүй. Өөрөөр хэлбэл Wattpad зохиолын царайлаг халуухан профессор шиг энэ залуу хүүг хизээ нэгэн цагт сургуульдаа элсүүлэх санаатай байгаач. Ингээд тэдний уулзалт өндөрлөж Астерид манай ах үнэхээр нууцлаг хүн байна гэсэн сэтгэл төлөвлөв. Одоохондоо түүнийг сайн уу? Эсвэл муу хүн үү гэдгийг хэлэх аргагүй. Юутай ч хүүгийн аав нь түүнийг тайвшруулж одоо л нэг гэртээ харих цаг боллоо гэж үзв. Астерийн ээж нь түүний ийм олон шарахыг хараад ухаан алдаж унах байх таа гэж тоглоом шоглоом болголоо. Одоо бүгдээрээ гол гэр рүү Родрикийн тал руу очицгоё. Нэгэн Баатар ирж далас шалгалтын үеэр амиа алдсан гэдгийг тайлбарлав. Гэвч Баатар ангийн дарга зөвхөн Хайридийн хүүд юу тохиолдсон тухай мэдээг л сонирхож байлаа. Доод тушаалын Баатар ахмадууд даласыг огтхон ч тоосонгүй дээ гэж дотроо бодов. Гэхдээ түүнд дуулгах маш том мэдээ байсан бөгөөд тэр нь хүүгийн биед долоон далавч байгааг баталсан явдал байлаа. Түүнийг гайхшруулсан зүйл нь Баатар ангийн дарга үнийг аль хэдийн мэдэж байсан явдал юм. Илэмхамын доторх хүчний тэмцэл өөрчлөгдөж шинэ хуудас нээгдэх гэж байгааг мэдсэн Баатар ядаж ямар нэгэн арга хэмжээ авахыг шаардав. Гэвч Родрик үнэхээр тоосонгүй. Хэрвээ иймэрхүү жижиг зүйл энэ гэр бүлд нөлөөлж чаддаг байсан бол Илэмхам аль хэдийн олон жилийн өмнө мөхөх байсан гэдгийг хэлв. Энэ новширч гэсэн хизээ нэгэн цагт долоон далавчны хүчийг өөрийн болгохоор төлөвлөж байгаа аж. Тиймээс одоохондоо хүүг зүгээр орхих нь зөв бөгөөд тэр өдөр тавьж явуулсан жинхэнэ нэр нь Аш болох долоон далавчны хүүгийн аяллыг нэрэгдээсэн сонирхон харж суух нь түүнд зугаатай байв. Ахмадуудтай уулзснаас хойш дахин 4 жил өнгөрчээ. Дорисэл Баатруудын академи шинэ эсэгчтэй бүртгэж эхэлсэн бөгөөд тэдний дунд бүгдийн анхаарлыг татахаар нэгэн хүн хурж ирэв. Зарим нь түүнийг цуу ярианд гардаг хүн мөн гэдэгт итгэхгүй ч байлаа. Гэвч ямар тач бүртгэгч түүнд хэрвээ элсэгч бэртэж гэмтвэл сургуулийн зүгээс ямар ч хариуцлага хүлээхгүй гэдгийг батлах маягтыг өгөв. Эхлээд хүү гарын үсгээ зурж дараа нь эд шидийн чадвараа батлахын тулд далавчид тамгаа харуулах ёстой байлаа. Бүртгэгч зүгээр л журмынхаа дагуу ажиллаж байсан ч Илэмхайм гэдэг нэрийг уншаад ухаан алдчих шиг болж урд байгаа хөөрүүгээ огцом харав. Одоо илүү булчинлаг өндөр болсон Астери өөрийнх нь царай л сургуульд ороход хангалттай шалтгаан болох учраас далавчид тамгаа заавал үзүүлэх хэрэгтэй юу гэж тохурхан асуув. Өөрийгөө яг л сонгогдсон нэгэн мэтээр бусдын дундуур алхаж яваа Астери түүн рүү хандан залуу хүчрэхэг нэгэн химэн дуудах залуугийн яриаг үл тоомсорлов. Энэ бол энэ сонгон шалгаруулалт зөвхөн хааны гэр бүлийн нэр дэвшигчдэд зориулагдсан. Шилдэгүүдийн шилдэг баатруудад олгогддог боломж учраас буруу газраа хүрээд ирлээ гэж хөөрөө хашгирах том биетэй Смайтс байв. Энэ залуу өөрийнхөө тэр муу зэрэглэлийг хэдийгээр тэнгэрт тултал магтсан ч Астери зүгээр л үл тоож үүнд ямар ч асуудал олж харсангүй. Үүнийг сонсоод нөгөө залуу элитүүдийн замналд жаахан ч гэсэн ойртохын тулд энэ хэцүү шалгалтыг дахин өгч энд ирэх гэж бүгдээрээ ямар их зовсныг тайлбарлаж харлаа. Гэтэл манай хүү муурны зурагтай сэлэн барьж хаад өөрийгөө хамгийн мундаг нь гэд ботчихсон явж байдаг. Тэр хүн тэдэнд түүн шиг амтан хэрэггүй гэдгийг онцолж, тиймээс энэ жаал эртхэн шиг эндээс зайсан нь дээр гэв. Хажууд байгаа хүмүүс нь Смайтсыг яг л их сургуулийн ахлах курсийнхэн шинэ охид залуусыг дээрлэгдэх шигээ шинээр эргэсдийг дарамталж зангаа гаргаж байгааг гадарлаж байлаа. Тэр ингэж даажигнаж байгаа ч энэ удаад арай л буруу хүнтэйгээ орооцолдчих шиг боллоо. Учир нь энэ хүүг долоон далавчны Илэмхамын гэр бүлийн айстер байна гэсэн цуу яриа тархжээ. Үүнийг сонсоод Смайтсийн тэр тэнэг толгой ямар нөхцөл байдалд орсноо огт ухаарсангүй. Гэтэл түүнийг ухтан авахаар дахин нэг нөлөө бүхий эрхэм хурч ирэв. Энэ бол манай хүүг хараад баярлаж буй Уел Грин байсан бөгөөд энд айстер гэдэг хүн байдаг эсхийг хинч тоохгүй бас сонсоогүй гэдгийг сануулав. Тийм ч учраас тэр тэднийг Уелүүд гэдгийг бүгдд нь зарлаж байлаа. Манай хүү хариуд нь түүнийг уурлуулахын тулд даласын үхэлд эмгэнэл илэрхийлв. Энд ч түүнийг нилээд эмзэг цэг дээр нь хатгаж орхилоо.
Гэвч үеэл нь хүчрэхэг харагдахыг хичээж далас арчаагүй сул дорой байснаасаа болж өөхөх ёстой байсан юм шиг аяглав. Бриан үргэлж их зан гаргадаг байсан тэр новшийн ахыгаа хизээж тоож үздэггүй байжээ. Тэр долоон далавчны нууц явуулгын талаар юу ч мэдэхгүй байсан ч нэг зүйл маш тодорхой байв. Тэр Астерт үндсэн гэр бүлийнхнийг дутуу үнэлэхгүй байхыг сануулад учир нь энд хинч түүнийг хамгаалахгүй гэдгийг хэлв. Энэхүү бяцхан сануулга нь хажууд зогсож байсан хүмүүсийн анхаарлыг татаж Элимхаймын гэр бүлийнхэн нэр дэвшигчдийн дунд жинхэнэ хүчээ үзэх гэж байгааг тэд дорой л ойлгов. Үндсэн болон салбар гэр бүлийнхэн энд холбогдсон ч хамгийн инээдтэй нь Смайтсын гаргаж буй царай байлаа. Тэр өмдөндөө шийчих алдан Астрийн өдөөс хэлэх үг бүр дээрээ ирж энэ хар устэй хүү үнэхээр Элимхаймын хүү гэж асууж байв. Манай хүү түүний өнгө аяс өөрчлөгдсөнийг харан инээж гараа сунгаад зүгээр л Астер гэж дуудаж байхад болно гэж ээлдгээр хэлв. Дүр зураг 1-р. Шалгалтын талбар руу шилжих бөгөөд тэнд шалгагч багш оюутнууд оролцож байгаад талархаж хааны баатар гэдэг бол орон нутгийн баатруудаас хамаагүй дээгүүр зэрэглэлийнх бөгөөд хаанд шууд зүтгэж түүнийг хамгаалж өөрсдийн сэлмээ түүний төлөө зориулах хүндтэй хүмүүс гэдгийг тодорхой хэлв. Тэд мохоо сэлмээр тоглодоггүй. Тэдэнд үнэхээр аймаар аура байдаг. Өнөөдрийн тулааны талбар эдгээр залуусыг хаанд зүтгэхэд тохирох уугүй юу гэдгийг шалгах болно. Энэ хэсэгт маш сүрлэг харагдаж буй манай хүү энд буцаж ирсэндээ зүгээр л баяртай байлаа. Өмнөх насандаа тэр далавчгүй байхдаа энд зогсож чаддаггүй байв. Гэвч одоо тэр зөвхөн зүүдэндээ л очиж чаддаг байсан тэр ертөнцийн хөл тавьжээ. Уулын имээр байгаа тэр хүн буюу хааны баатруудын командлагч баатар Родрик өөрөө түүний дайсан юм. Тэр новшийг үзен ядах түүний үзен ядалт энэ түүхийн хязгаараас ч давж гарна. Манай хүү түүний толгойг тас зохихыг үхтлээ хүсэж байлаа. Гэхдээ эхлээд тэр энэ ядаргаатай сонгуул шалгаруулах шалгалтыг давах хэрэгтэй. Шалгалт эхлэхэд шалгагч багш шидэт чаднуудыг бэлдэж байгаад тэдгээрийг пууж ишгэл дээрээс нь барометр оруулав. Нэрийг хэлэхэд тэдгээр жадны нэг нь Астрийн яг ард байсан бүдүүлэг залууг шууд л алчглаа. Энэ нь унна гэдэг шууд өхөл гэсэн үг юм. 1-р шалгалтыг цамхгийн сорилт гэж нэрлэдэг. Тэнд эцсээ хүртэл тэсэж үлдсэн хүн нь ялагч болох бөгөөд хамгаалалтандаа эргэлзэж хоцорсон тэр хулчгаруудыг устгахаар жаднууд дээрээс хур бороо шиг бууна. Эхэндээ тэд зүгтхийг оролцсон ч жаднууд хамаагүй хурдан байж тэднийг ар араас нь нэвт сүлбэж байлаа. 2 дахь бөгөөд арай ухаалаг стратегийн тэд нэгдэж биений хамгаалах явдал байсан бөгөөд энэ нь тэднийг тал бүрээс эрэх дайралтаас амьд үлдэхэд туслав. Үргэлж байдаг шиг өмнө нь энэ сорилтод орж байсан туршлагатай хүмүүс хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ илүү сайн мэдэж байлаа. Шалгагч багш үнийг ч гэсэн тэдний ихэнхийг аварч чадахгүй гэж үзэж байв. Учир нь зөвхөн 1-р шалгалтын амьд үлдэх магадлал ердөө 30% байдаг аж. Энгийн стратеги эдгээр нэр дэвшигчдийг удаан тэсгэхгүй ч зарим нэг сонирхолтой тулаанчид гайхалтай үр дүн үзүүлж эхлэв. Эцэст нь Астер тэнд сүрдмээр зогсож байх бөгөөд чаднууд түүнд хүрэхчгүй хуурай аваргаараа тэднийг зүгээр л тас цохиж байлаа. Бусд нь энэ хүүг ямар гэчийн тактик хэрэглээд байгааг эсвэл бүр айсандаа таг гацчих уу гэж гайхаж байхад алс холхоос харж зогсоо. Ён манай хүүг үхээсэ гэж залбирэн эндээ тастуулж нядлуулаасаа химэн гуйна. Тэгээд бидний бүгдийн тесэн ядан хүлээсэн тэр мөч ирлээ. Астер гоёмсог хар сэлэм рүүгээ гараа сунгаж улаан хилэнгээр хувнаас нь суглан эрж буй дайралт бүрийг нэг дор тас завчив. Энэ бол сэрсэн залуу эзэнтэй маань шалгагчийг улам хүчтэй үзхийг урайлан дуудаж ямар ч дайралтыг биедээ халдаахгүй байгаа хуйлрах шуурга байлаа. Энэ шуурга нь хүүг яг л мангас шиг гэдгийг баталахад хангалттай байсан бөгөөд шалгагчийг өөрийг нь хүртэл алмааруулж өөрөө яг л шуурга байж дээшлэх агаарын урсгал үүсгэсэн. Шалгуулагчийн суу тухайд итгэж чадахгүй байв. Эцэст нь Манагийн шуурга зохих ёсоор өндөрлөж бүх анхаарлыг Мана хүү рүү хандуулан шалгагчийг гайхшрууллаа. Шалгагч амьд үлдсэн хүмүүст зэвүүнээр алга ташиж, унсан хүмүүсийн цогцыг харахыг уриалаад, босоо үлдсэн хүмүүс 1-р шалгалтыг албан ёсоор давсныг дуулгав. Гэвч ямар ч амралт өгүүлгүйгээр шалгагч тэдэнд дараагийн шалгалтыг үзүүлэхээр шууд л дагуулan явв. Смайт болон бусд нь жинхэнэ тамтай нүүр тулсан байтал амьсгаа авахч чөлөө өгөхгүй гэдгийг ухамсарлаж айдас цочрол давтлаа. Астер түүнийг аль хэдийн ядарчихлаа гэж дайжигна. Харин ахлах нь энэ залуу яаж шалгалтаас огт төрөхгүй байгааг тэр байтугай 7 далавч эзэмшигчийг яг л зэрлэг аратан гэж бодож буй шалгалтыг удирдах буй шалгагчийн анхаарлыг татсныг ч ойлгохгүй байв.
Байдал одоо урд урдынхаас илүү тодорхой боллоо. Гэрийн гол гэр бүлийн төлөө энэ хүүг хааны баатар болгохгүй байхыг тушаасан нэгэн эрхэмтэй хийсэн яриагаа эргэн саналаа. Шалгагч шалгуулагчдыг дараагийн шалгалтын талбай руу дагуулan явж шудраг байдлыг хангах үүднээс тэдэнд бүгдд нь адилхан сэлэм олгоно гэдгийг тайлбарлав. Тэдний зарим нь гайхширсан шинжтэй харагдахад манай хүү энэ удаад ямар нэг зүйл өөр байна уу да гэж гайхна. Смайт ерөнхийдөө өгдөг сэлмүүд тийм ч их ялгаагүй гэж тайлбарлав. Түүний таамаглаж байгаагаар астрын хэрэгэлдэг манай элднээс болж тэд бүгд сэрэмжилж байгаа аж. Өөрөөр хэлбэл манай хүү зэвсгийн давуу талтай байгаа учраас л зориуд шудраг байдлыг бий болгож байгаа хэрэг. Энэхүү тайван байдлыг таслан Грион үеэлээ зэмлэхээр гарч ирж Смайтыг астрын гар хөл боллоо хэмээн даажигнав. Ахлах нэр төрөө хамгаалахаар тэмцсэн ч Грион түүнийг Смайт гэр бүлийн нэг гэж зарлан доромжилж буруу хүнтэй холбоо тогтооснороо өвдөлттэй сургамж авах 3 дугаар зэргийн язгууртан болгов. Энэхүү сүрдүүлсэн өнгөйс ахлахыг аймхан амтан болгон хувиргаж тэр даруй грейд дээд зэргийн хүндэтгэлтэйгээр хандаж Астартай ямар ч холбоогүй гэдгээ тайлбарлав. Энэ бүх нөхцөл байдал манай хүүгийн урмыг хуглаагүй ч түүний холбоотнуудыг амархан булааж авч болохыг харуулж эм тулааны талбарыг дайсагнсан орчин болгож байлаа. Шалгагч дүрмийг тайлбарлахаар тэдний анхаарлыг хандуулахыг шаардав. Энэ тулаан нь бүслэлтийн тулаан байх бөгөөд тэд 3 хуваагдаж хэд хэдэн хууринг хяналтандаа авахын төлөө тэмцэнэ. Тэмцээнд оролцогчдын багийн тугийг тухны шонт мандуулах үед тухайн хууринг эзэлсэнд тооцох бөгөөд 2 ба түүнээс дээш хууринг эзэлсэн нь ялагчийг тодорхойлно. Тугуудыг устгах үйлдэл хийхийг хориглох бөгөөд үүнээс бусад тохиолдолд ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Олгосон сэлмүүд нь замдаа тааралцсан бүх дайснуудыг устгах бүрэн зөвшөөрлийг олгож байгаа нь үүнийг үхлийн тулаан болгож байна. Тайлбарыг дуусгаад шалгагч баг бүрийг хуваав. Дион улаан хууринг авав. Өөр нэгэн анхаарал татам хүү шарыг авсан бол Смайт болон Астер нар хөх хуаранг нэр дээр авлаа. Бутаад дохио аль хэдийн аснаар шалгалт эхэллээ. 2 хуаранг эзлэх зорилготойгоор хуаран бүрт нийт 3 туг хуваарлсан байна. Энэ нь бараг л 3 хуарангаас зөвхөн нэг нь л тэнцэнэ гэсэн үг боловч Астрийн санааг зовоож буй үүнээс ч илүү аимшигтай зүйл байлаа. Бусд нь Илэмхаймын гол гэр бүлийнхэнтэй өрсөлдөх болно гэдэг баримтад анхаарлаа хандуулж байв. Манай хүү тэдний айдсын шалтгааныг ойлгохгүй байлаа. Ахлах ангийн залуу Илэмхайм ихний өшөө авалтаас тэр дундаа гол цусны залхамжлагч Григонтой үзэлцгээс бүгд үхтлээ айж байгааг тайлбарлана. Хэрвээ хэн нэгэн түүн рүү сэлэм далайхал юм бол нэр төр нь гутаа зогсохгүй гэр бүлэрээ хүйс тэмтрүүлнэ гэдгийг хэлв. Энэхүү байнгын айдас тэднийг үргэлж дагаж байдаг аж. Тэгтэл Астер тэднээс та нар одоо нас ингээд буугаад өчгөж байгаа юм уу гэж асууна. Ахлах ангийн хүү амиа дэвсэж байснаас зүгээр дараагийн шалгалтыг хүлээсэн нь хамаагүй. Ухаалаг шийдвэр гэж үзэж байна. Энэ хулчгарууд 7 далавчтай төрчихсөн хүн өөрсдч гэн сул дорой хүмүүсийн зовлонг яаж ч хичээгээд ойлгохгүй гэдгийг мэдэж байгаа юм. Гэхдээ энэ ч гэсэн сонирхолтой л үйл явдал байна. Астер одоо цэнхэр багийг төлөөлж ганцаараа тоглохоор боллоо. Илэмхаймынхны айдас хүйдэс хаа сайгүй нөмөрсөн гэдгийг тэр яс танмаараа ойлгож байгаа. Тэр новшнууд бол эсэргүүцэл гэдгийг мэддэггүй дарангуулагчд. Родрикийн хүү Григон бол тэдний гол бэлэгдэл нь сул дорой хүмүүс тэгэж айж эмээх нь ч аргагүй биз. Энэ гэр бүлийн тэмцэлд хөндлөнгөөс оролцох нь хиндэж гисэн гай увшиг дагуулна. Тийм болохоор манай хүү наад логикийг чинь ойлгож байна. Тэгсэн ч тэр шар багийн байр руу дөхөж очихдоо орчин тойрон нь дэндүү намгүн байгааг анзаарч эднэр зориуд чимээгүй байгаад байна уу да гэж гайхна. Баазын удирдагч Астертыг ямар ч тусламжгүйгээр ганцаараа хүрээд ирсэнд ам уралдан сайшаах бөгөөд энэ нь нэгэн эрхмийн тооцоолж байснаар яг таг болж байгаа хэрэг гин. Энэхүү нууцлаг тэр гихч нь Астрийн анхаарлыг татав. Гэвч үүнээс ч илүү манай хүүг цочроосон зүйл нь шар багийнхан аль хэдийн өөрсдийн тугийг буулгачихсан байсан явдал юм. Шаргал өсдөхөө тугаа агаарт дэрвүүлэн түүнийг өөрийнх нь өрсөлдөгч гэж дуудах бөгөөд тэдний баазад улаан туг намирч байгаа нь улаан баг шар багтай холбоотон болсныг баталж байлаа. Энэ бүхний цаадах гол зохион байгуулагч нь өөр хинч биш үеэлдээ Илэмхаймынхан яг яаж тулалддгийг харуулахаар 2 багийн армийг цуглуулсан Григон байв. Энэхүү бүслэлтийн тулаанд 3 өөр багийн хорих оролцогч тулалдаж байна. Зорилго нь тун энгийн тэнцэх хамгийн наад захын шаардлага бол дайсны баазад туг босгох явдал. Одоогоор манай хүү энэ шаргал үстэй нүүр тулаад байна. Манай хүү яагаад шар багаасаа татгалзаж улаан багийнхантай нэгдсэнийг нь сонирхно. Шаргал үст хүү зүгээр л түүнийг устгахын тулд Илэмхаймтай холбоотон болсон гэдгээ хэлв. Дашрамт хэлэхэд энэ хүү бол ордны сэлэмний урлагийг үндэслэгч гэгддэг ноолны гэр бүлийн ууган хүү юм.
Тэгээд манай хүүг шууд Кристофер Нолан гэж дууддаг гэд боддоо. Тийм ээ. Өнөөх гайхалтай найруулагч маань энэ хүү. Манагийн ертөнцид бүхий сүр жавхаагаараа өөрөө залгарчихсан байна. Ямар ч тач нэгдүгээр шалгалтанд Астрын шуурганаас болоод Нолны авьяас чадвар төдийлөн харагдаагүй ч энэ сорилтыг ямар ч хөс тусгалгүй давж чадсан цорын ганц хүмүүс нь энэ хоёр байсан юм. Энэ нь Нолан 7 далавчд баатартай энэ зэрэгцгүүц чадвартай гэдгийг харуулж байна. Хоёулаа өөр өөрийнхөөрөө гайхалтайч зөвхөн нэг нь л тэнцэх боломжтой. Тулаандаа анхаарлаа хандуулахад тэдний эр тулгарх чимээ ээлж дараалан сонсогдно. Манай хүү шаргал өстэд холбоотон болсон ч гэсэн зөвхөн нэг баг л ялна гэдгийг сануулна. Тэгтэл яг үүний төлөө л залжин Нолан Илэмхамыг ялуулахар шийдэж, Геонтай хүч хавсран цэнхэр багийн бааз руу довтолсон байж таарав. Өөрөөр хэлбэл Смайт болон бусд нь түүний ард маш том аюулд ороод байна. Астер түүнээс чамаагч гэсэн Григон яг ингэж сүрдүүлсэн үү гэж асууна. Ноланд энэ нь юусоо хамаагүй байв. Тэр зүгээр л язгууртнуудын угийн аран шин болох баатруудын дагах ёстой хувь тавилан соёлын шатлалыг дагаж байна. Түүний тансаг сэлэмний урлаг нь Астрыг хүртэл алмааруулах бөгөөд оновчтой цохилтууд нь манай хүүгийн зэвсгийг сөөрүүлж эхэлнэ. Гэхдээ энд нэг сонирхолтой ажиглалт байна. Ажилтнууд Астрт зориудаар гэмтэлтэй зэвсэг өгсөн юм шиг санагдана. Энэ бүх хуйлдаанг зөвхөн Астрыг сөөрүүлэхийн тулд хийгджээ. Нолан оновчтой цохилтоо үргэлжлүүлэн анхнаасаа л Илэмхаймынханд тэр дундаа Астер шиг олонний анхаарал татах гэсэн амьтдад дургүй байснаа онцлно. Ингэж хэлээд манай хүү сэлмийг нь хугалж орхигч энэ нь манай эрийг унгаахад хангалтгүй байлаа. Туранхаа тоожийг хугарсан эрнийхээ хэсгийг шүүрч аваад түүнийгээ Ноланд руу хамаг хурдаараа шидэхэд нөгөөх нь арай гэж амжиж хаав. Энэ нь манай хүнийг тулаанаас мултрахад хангалттай саатуулга болж өглөө. Астерт үүнээс илүү чухал анхаарал тавих хүн байгаа тул дуэлийг үргэлжлүүлж эрсдэл гаргахыг хүссэнгүй. Үүнээс болж өнөөх шаргал устдаггүй хитрхи эрт өнгөрч магадгүй тэр жоохон бацааныг айлгаад хөөчлөө гэж итгэв. Гэвч дараа нь түүний харт сэлэмний хилтерхий дээр туслаа. Нолан түүнийг анхааралтай ажиглаад зэвсэг нь анханасаа согогтой байсныг шууд л ухаарсан бөгөөд энэ нь Илэмхаймынх нь түүний зугааг үгүй хийхээр дахиад л дундуур нь орж ирснийг илтгэн. Астер өөрийн бааз руугаа буцаж ирээд Смайтыг хайсан боловч Грегэн хэдийн ирчихсэн. Цэнхэр баазын орой дээр тугаа бас мандуулчихсан байлаа. Төв гэр бүлийн их замтай залуу эзэн өнөөх шаргал өстийг тулаанд ялагдсан байх гэж бодсон ч тэд хэдийн өөрсдийн тэрхүү чамирхал болсон 3 дугаар баазыг хамгаалалтанд авчихсан учраас энэ нь тийм ч чухал биш байв. Энэ бол өрөн утгаараа эзэгнэл байлаа. Гэвч манай хүү энэ ялагдсан амьтны дэмий донгосолтыг сонсохын оронд Геоноос өөрийнх нь Идгэлт нөхдөд юу тохиолдсныг асуув. Астрийн нуруу руу илт тулгах үед энэ залуугийн баяр хөөр тэгсхийгээд дарагдлаа. Тэгээд юу болсон гэж санана. Смайт дахиад л түүнийг 2 дахь удаага араар нь тавьж хуурсан байв. Ахлах баатар ингэсэндээ маш их гин бурууг мэдэрч байлаа. Гэвч тэр өөрийнхөө арсыг хамгаалахын тулд ингэхээс өөр аргагүй байв. Грианы хувьд ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй шууд бууж өгсөн цэнхэр багийнхныг зэмлэн доромжилж байлаа. Гэхдээ тэр уураг тархин өгчсөн жирийн ардын сармагчингууд хүртэл ийм мөргөлдөөний. Цаг үед аль талд зогсохоо мэддэг бололтой байгаад нь гайхаж байв. Манай хүү хэрвээ тэд олуулаа нийлж байж өөрийг нь ялна гэдэгтээ тийм итгэлтэй байгаа эсхийг асуухад Грегон шалгалтын төгсгөлд 2 буюу түүнээс дээш баазыг эзлэн авснаар бүслэлтийн тулааны хувь заяа шийдэгддэг тул тэд хэдийн ялчихсан гэж бардамнав. Тиймээс манай хүү бааз бүр дээр туг мандуулахаар хамаг хурдаараа гүйж очсон ч тэдний алийг нь ч хамгаалж чадахгүй. Учир нь Астерыг өөр бааз руу явах мөчөд түүний хүмүүс очиж хэдийн эзэлсэн баазыг нь буцаагаад авчихна. Энэ нь 2 бааз үргэлж тогтвортой байсан тул цөхрөнгөө барсан эцэс төгсгөлгүй тойрог шиг л байлаа. Авшийн хорон санаатны хувьд энэ бол үнэхээр ухаалаг тактик гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэвч мэдээж манай хүү тэднийг нэг нэгэнгүү хүчээрээ дарах өөр хариулт бэлдсэн байв. Астер элтрүүгээ гараа сунгахад Смайт болон бусд нь үхтлээ айв. Харин гол гэр бүлийн залуу эзэн манай хүүг зүгээр л айлгаж байна гэж үзв. Түүний барьж буй илд хуурамч гэдгийг аль хэдийн мэдчихсэн байлаа. 7 далавчны гайхамшиг байлаач зэвсэггүй бол тэдний хинэнч. Энэ нь манай хүү гартаа ганц ч сэлэмгүй атлаа бүхэл бүтэн аримтай ганцаараа дайдахыг хүсэж байна уу гэсэн асуултыг төрүүлв. Гэвч харагтун Астер бол өөрөө аврагийн биелэл юм. Тэрээр хэмхэрсэн сэлмээ сугалж Смайтыг цочроосны дараа хажуу тийш нь шидэв. Үүнийг хараад Гриан тулааныг аль хэдийн ялчихсан гэж итгэв.
Гэвч тэрхүү хэмхэрсэн сэлэм газарт унах яг тэр мөчөд эзэнхүү дараагийн аимшигт алхмаа төлөвлөн нүдээ цавчив. Доорх дэмжигчид маань шиг тааж бас манай сувгийг дэмжихийг хүсвэл тайлбар хэсэгт байрлах данс руу хандив илгээж дэмжээрэй. Таны дэмжлэг бидэнд илүү олон ангийг хурдан гаргахад туслана. Сувгаа дагаж, лайк дарж, дараагийн ангид дахин уулзцгаая.